Зохиолч Баяр сайхан Бавка. Хөрөнгө 2. Өгүүлэг. Захирлаа. Би тантай уулзах гэсэн юм гэд болроо утсаас алгаж орхив. Намайг яасан бэ гэж асуухын зуургүй л тэр тасалчихсан. Уйлж байгааг нь би зангирах хоолойноос нь сонсоод мэдсэн. Хэдийгээр би амарч байгаач ойр зуурын нэлээ ажилтай байсан тул уулзах зав алгаа гэж хэлэх гэсэн боловч хэлж амжсангүй. Хэрэг болроогоос өөр хүн ингэж хэлсэн бол би очихгүй байх байлаа. Болроо бол манай жирийн л нэг түрээслэгч. Намайг захирлаа гэж дууддаг юм. Зарим нэг түрээслэгч маань надад ил далд түүнийг хог түүдэг, тараншаанд амьдардаг байсан бас ийм их хөрөнгөтэй болсон сэжигтэй. Цагдаад өгч шалгуулбал нэг юм гарна да. Хог түүж тараншаанд байсан хүн эртний эдлэл алт мөнгөний том дэлгүүр эзэмшнэ гэдэг бол их л ноцтой. Та болгоомжтой харьцаарай гэдэл үлгэр домог шиг зүйл ярина. Мянган удаа худал зүйл ярил нэг удаа үнэн болдог гэдэг шиг би сүүлдээ тэр ярианд нь автаж бүр нэг хэрэг гаргаад болроотой кофе уух нэрээр тандаж яриа өрнүүлэх гэсэн боловч ёстой тагнуул хүн шиг ганц үг ган хийгээгүй. Харин ч намайг юм асуухаар хоёр хацар дээр хөөхөн хонгорхоогоо гаргаад чимээгүй л инээж суусансан. Болроогийн нүднээс би худал хурамгийг ловер хийхэр харцыг олж харж чадаагүй. Харин ч үл мэд гунигтай хэрнээ асар их ухаан, асар их итгэлийг л олж харсан. Бас эрч хүчийг. Энэ цагаас хойш би тэр хүмүүсийн золбин яриаг оргүй хоосон гэдэгт бат итгэж дахиж тэр талаар сонсох бас ярих хүсэл үгүй болж билээ. Болроо надад өөрийгөө өмгөөлж юу ч хэлээгүй хэрнээ харцаараа асар хүчтэй нөлөөлсөн юм. Тэгээд л би энэ эмэгтэй миний нөхөр байна гэдгийг мэдсэн. Миний анхаарлыг хамгийн ихээр татсан зүйл бол эртний хуучны эдэл бас олон янзын чулууг гайхалтай сайн танина. Хэр баргийн мэрэгжилтнийг дагуулахгүй онцгой мэднэ. Нэг удаа би чиний мэрэгжил энэ төрлийн судлаач уу гэхэд минь болроо үгүй дээ. Муу аав минь намайг багад иймэрхүү хуучны эдэл ихтэй. Тэгээд л надад зарим нэг зүйлийг таних арга заадаг байлаа. Би аавынхаа хэлсэн үг бүрийг одоо ч зүрхэндээ сонсч явдаг юм аа гэж хэлээд их урт санаа алдаж билээ. Нэг л нууцлаг хүний сонирхлыг татам хачин хүн. Харин хувийн амьдрал нь бусдаас өөр юу ч байхгүй л дэм. Нөхөр гэж амнаас нь ганц удаач гарч байгааг болохоор мэдээж гэр бүлгүй байх. Харин энэ жил миний охины жил орж байгаа гэж ярих ярианаас нь түүний охиныг 25 настайг мэдсэн. Зүс царай, нуруу туруу сайтай, цэвэрхэн гэгээлэг, үргэлж инээд алдаж явдаг сайхан охин. Яагаад гэж асуугаагүй ч түүний нэр надад хачин санагддаг. Ийм царайлаг сайхан охинд нэр мунтсан юм шиг яагаад зүгээр л Баатраа гэж нэр өгсөн болоо гэж хэд хэдэн удаа асуух гэж ам дээр гарч ирээл буцааж залгисан юмдаг. Энэ дуудлагаас хойш би ямар ч өөрийн мэдлгүй түүний амьдралд хутгалдаад орчихсон байсан. Харин чухам юу болоод өнгөрснийг би одоо үл нуршин танд хүүрнэж өгөх гээд байгаа минь энэ. Ядаж байхад өнөөдөр унаа маань явдгүй өдөр учраас такси барих гэж их удлаа. Энэ хооронд болроо хэд хэдэн удаа залгасан ч би очиж явнаа л гэв.
Миний хамгийн их санаа зовсон зүйл бол хамтарч ажиллаад 10-аад жилийн нүүр үзэхэд түүнийг би уйлах нь байтугай. Уруу дорой царайтай байхыг нэг удаач хараагүй болохоор уйлаад ярьсанд нь л санаа зовж тавгүй эрхэж явав. Их л цэвэрч Нимбай хүнсэн. Гэтэл гэр орон нь нэг л ундуй сундуй харагдана. 7 хоногийн өмнө инээд алдаад явж байсан хүн ямар их царай алдаж өнгө зүсэнд хаачив гэмээр бүрсгэр царайтай болжээ. Миний санаад байгаач тэр үс нь 2 шанаагаараа бууралдсан юм шиг. Ийм хурдан ердөө л 7 хоногийн дотор ингэж хөгшрөн гэж байх уу гэж өөрөөсөө асууж суув. Тэр надад цайд өхүүлж өгөөд эмх замбраагүй овоолж ардаа боосон үснээс нь задарч унтсан сул хэсгийг хайнга дуухан аргаш илэнгээ. Найз нь яах учраа болохоо байгаад хэн нэгэнтэй заавал ярилцах хэрэгтэй юм шиг санагдаад чамайг дуудаж төвг боллоо гэв. Би ч үнэндээ юу болоод байгааг мэдэхгүй болохоор юу ч хэлэхээ мэдэхгүй самгардаж тэгэлгүй яах вэ? Би чамайг сонсох гэж ирсэн шүү дээ. Гэхэд тэр над руу энэ хүнд итгэж болох уу гэсэн аятай нухацтай хэсэг харснаа. Надад ямар ийм цагт ярьж зөвлөх хүн байх биш. Охиноос минь өөр хинч байхгүй. Гэхдээ гээд хоолойн зангирв. Тэгээд өөрийгөө хүчлэн нуруугаа цэх болгоод нулимсаа додгошоо залгих мэт нүдээ эргэлдүүлээд би энэ ертөнц дээр цор ганцаараа хүн. Надад аав ээж, ах дүү, ядаж холын хамаатанч гэд яваад очих ганц хүн алга. Гэлээгээд би хүнээр өрөвдүүлэх гэж үүнийг хэлээгүй юм шүү. Зүгээр дээ болроо. Найз нь чамд жохом юу тохиолдоод байгааг мэдэхгүй байгаа болохоор сонсохоос өөрийг хийж чадахгүй. Харин чи над ярих хэрэгтэй байна. Яг юу болов? Тийм л дээ. Энэ бүхнийг ойлгуулахын тулд чамд бүр эхнээс нь ярих хэрэгтэй байх. 5 жилийн өмнө би гэнт муудаад эмнэлэгт хэвтсэн юм. Охиноо дөрвөлжгээд гамч алдсан, бас доороосоо даарч явсных бүр асуудалтай болсон байсан. Яг тэр үед би өөрийнхөө хадгалж хоромтлуулсан жаахан юм охиныхоо нэр дээр шилжүүлэх ёстой юм байна гэдгээ мэдсэн юм. Хүн ямар хизээ өгөхөө мэдэх биш. Би гэж хүн гэнт яваад өгвөл муу охин минь юучгүй хоцрох юм байна гэж бодоод ямар хурдан бүгдийг хийсэн гэж санана. Тэгээд яасан гэж. Тэгээд үү? Миний түүнд үлдээж байгаа энэ байр сав хэдэн төгрөг бага санагдсан юм байлгүй дээ. Өстой нөгөө морин нохой хүн 3-т заавал угшил байдаг гэдэг л болж байна. Би аавынхаа сэрүүн тунгалаг ахуйтай эдэлж хэрглэж байсан хуучны хідэн зүйлсийг өөрөөсөө ч харамлаад ямар ч хэцүү үед огт гар хүрдгүй байсан юм аахөө. Зарыг гэвэл надад зархаар хүнд хэцүү үе их олон байсан. Тэрийг ярил хүн итгэхийн ч аргагүй. Би зараагүй л өдий хүрсэн юм да. Тэгээд гэртээ жижиг сейф аваад тэр дотор хадгалдаг байсан чинь охин түүний минь аваад алга болчихлоо. Хэдэн сарын өмнө найзуудтайгаа хөдөө явах боллоо гэд хэд хоног явсан юм. Би ч анзаарсангүй. Тэгсэн аваад явчихж. Би ч хулгай орж гэж сандраад цагдаа сэргийлэх болоод гэдэл би болроогийн яриаг цаашаа сонсч чадхаа болив. Тэр ярьсаар би харин гүн бодолд автаж орхив. Над үнэхээр хэлэх мууг олдсонгүй. Олон жил хөдөлмөрлөж ганцхан охиныхоо төлөө л амьдрсан шүү дээ. Хотын төвд 4 өрөө байртай, бас цусланд хачин гой байшинтай. Охиндоо гэж хөөрхөн машин авч өгсөн нь ч би мэднэ. Басчгүй хадгаламжинд байх мөнгөгүй хүмд бол маш их мөнгө. Охиныхоо нэр дээр шилжүүлэн үлдээж байхад шүү дээ. Арайч дээл гэх үг амнаас арай хийж гарав. Бид хоёр хэсэг чимээгүй байтал болроо гинт аниргүй гэвдэн
Одоо яах вэ хөө гэв. Юу хэлэхээ мэдхээ байсан би сандрахтаа шал дэмий шахам яах юу ах вэ гэхэд минь чи надтай хамт цагдаа явах уу гэлээ. Юу? Ямар цагдаа гэхэд би чамд хэлээд байна шүү дээ. Цагдаад би хулгай орж гээд тэмдэглүүлчихсэн чинь цагдаа нар охиныг бариад хорчихсон. Тийм л дээ. Тэгээд хоёулаа очиод яах вүлээ? Мохно шоронд өгөлтэй биш. Ямар ч байсан очие гэд босов. Баатраг сулж яваад бид гурав машинд суулаа. Охин ер юу ч болоогүй мэт. Хэнэгчгүй бохиз ажиллан гэмгүү царайтай байхад нь миний хамаг зүрх салгалаад эгээтэл болроогийн өмнөөс алгаччихсангүй. Ястай л нэг гараа нөгөө гараараа барьж байв. Болроо харин бүр гайхмаар тайван сууж явна. Тэр их зүйл бодож байгаа бололтой жолоогоо чангатхан хол харан хэсэг явснаа. Миний охин хулгайч болжээ гэв. Баатраа харин энэ үед нэг хулмалмар болсноо эргээд цайрсан харцаар ээж рүүгээ хараад тэртээ тэргүй таны хураасан бүх зүйл надад л үлдэнэ. Би өөрийнхөө зүйлийг л авсан. Тэгэхээр би хулгайч биш гэлээ. Би энэ удаа би ястаа тиссэнгүй. Өөрийн мэдлгүй хажууд суугаад хүнийг алгадаад авав. Баатраа эхлээд зочирдсан шинжтэй гайхаж байснаа. Над руу нэх муухай харж хөмхий зүүн хазраа гараараа дарангаа. Та хэн болцоход над гар хүрээд байгаа юм гэлээ. Болроо мөн сандарч захирлаа та тайван бай. Би ч бас түрүүнээс хойш нэг сайн алгадаад авмаар л байсан юм. Болж мохог. Ахмад хүний хажууд ээжтэйгээ хэрэлдээд том юм яриад үзээрэй чи. Бүр хүнээ байжээ чи гэлээ. Харин саяын хийсэн энэ үйлдэлдээ би өөрөөсөө ичиж үхэх шахав. Золтой л зогсоор би бууй гэж гисэнгүй. Ээж чинь чамайг хүний дайтай авч яваа. Чи бусд хүүхдүүдийг хар. Яаж амьдарч юу идэж ууж явааг мэдтгүү гэхт минь. Би бүгдийг харж байгаа. Тэгээд ч би 25 настай. Насанд хүрсэн эмэгтэй. Юу хийж яваагаа сайн мэднэ. Харин та дахиад над руу дайрах юм бол би гомдол гаргана шүү гэв. Болроо ярианы сэдвийг өөрчлөөд. За, охин минь чи өлсөөгүй, даараагүй, шалдан гүүгээгүй. Чамд хэрэгтэй бүх зүйл байгаа. Би чамайг яагаад түүнийг авсныг л одоо хүртэл ойлгохгүй байна гэхэд тэр юу ч дуугарсангүй. Болроо аргадаж хөлдөн сууж угаад тэр зүйлсийг л эргүүлж авах санаатай байгаа нь илт байв. Тэр юмнууд чинь яагаад ч зарж болохгүй зүйлс. Чиний хувьд ямар ч үн цэнгүй мөнгөөр зарж болох юм байх л да. Харин миний хувьд юугаарч солихгүй үнэтэй юм. Чи сая зөв хэлсэн. Миний гих нэг зүйлч байхгүй. Би шалдан ирсэн, мөн шалдан буцна. Мэдээж би аваад явахгүй. Бүгд чамд үлдэнэ. Харин чи өөртөө очихоос өмнө яагаад өрн таран хийчихв? Над яаралтай мөнгөний хэрэг болсон юм. Та над банкнд байгаа мөнгөө бүгдийг шилжүүлсэн ч хугацаатай. Та намайг 30 нас хүрч байж тэр мөнгөнд хүрч эзэмших гэрээ хийсэн болохоор банк мөнгө өгөхгүй байсан юм. Би муу санаалж тийм гэрээ хийгээгүй. Чи бага дөнгөж 20 нас хүрч байсан шүү дээ. Ядаж 30 нас хүрч мөнгө өрөх зарах ухаан сууж байж авгал гэж ботсон юм. Чамд тийм их мөнгө хэрэг болоо юу? Тийм ээ. Ямар хэрэг болсон юм? Энэ бол миний асуудал. За тийм байж. Тэгвэл ээждээ тэр зүйлсийг хэнд зарснаа л хэлчих. Ээж нь эргүүлээд авъя. Та тэрүүгээр одоо яах гээд байгаа юм бэ? Тэртээ тэргүй та түүнийг минийх гэсэн биз дээ. Тийм ээ, чинийх. Гэхдээ ээж нь амьсгал хураатлаа түүнийг өөрөөсөө хол байлгахгүй. Тэр бол өөгийн чинь эд хэрэглэл.
Чи ээждээ хэнд хаан зарснаа л хэлчих. Ээж нь ямар хэрүүл уруул хийж чадах биш. Зүгээр л миний охин очиод буцаагаад л аваад өгчих. Ээж нь гуйж байна. Бид гурвын машинд болсон яриа энэ. Харин болроо ааваасаа үлдсэн хөрөнгийг одоо хүртэл олж чадаагүйг л би сайн мэдж байна. Тэр үед зум байсан. Харин одоо өвөл тусч байдаг. Охин нь хэлэхдээ та санаа зовлтгүй. Би 6 сарын хугацаатай барьцаан тавьчихсан. Би өөрөө ажил хийж тэр мөнгөөр таны бүх зүйлийг эргүүлэн авч өгнө. Одоо намайг тайван орхи гэж хэлж байсныг л би сайн санаж байна. Би болроог охиноо чадлаараа шах нэхэд бай. Чихэнд нь хонх уяад байхгүй бол тэр хүнтэй цайтай эд ингээд л алга болно шүү гэж өчнөө хэлсэн ч болрооч бас нэг шавдсангүй. За яхав. Би биеийн төрүүлснээс ухааны төрүүлээгүй юм байна. Хөөрхий ээж минь надад нэг удаа миний охин явах ёстой замаараа үүр хүчртэй ачаага үүрээд зүтгэх цаг чинь болж. Би юм хэлээд чи ямар миний үгийг авах биш. Аавынхаас эрг ухаанаас жаахан ч гэсэн юм авч үлдсэн бол миний охин алдсахгүй гэж байсан. Аргаан барахтаа л тэгж хэлж байсныг би их хожуу ойлгосон доо. Хоёрын хоёр хүний нүд сэтгэл хоёрын хор орсон зүйл эргэж ирээд ч тийм юм байх та. Одоо харин энэ охины ээлж иржээ гэд нэг л битүү хатуу зүйл хэлээд таг болж билээ. Би тэнэг биш ч хоёрын хоёр хүний нүд сэтгэлийн хор орсон зүйл гэдгийг л ойлгож чадаагүй. Шинэ он гэж гүйсээр залгуулад сүүлийн сар гаруй хугацаанд цагаан сар гэж хувийн ажил ихтэй явсаар болроо бид хоёр уулзаж тухтай 5 үг солихгүй явснаа гайхан ярьж суув. Марцнаас Баатраа хаан байгаа. Нэг сонин гэвэл миний охин уул нь хотод төрж өссөн хүн дээ. Мал хуйтай ёстой ганц өдөр ч ойр байгаагүй юмсан. Тэгсэн хэрнээ хавар болохоор л найз нараа дагуулад л мал төлөх ажилд туслана. Мал гоё, хургаших ямар хөөрхөн гэж гэдэл явах юм. Өвөө эмээ хоёр нь малд жигтэйхэн хайртай улс байсан юм аа. Хач юм. Тэрийг дуурайдгийн бах та. Тийм үү? Ямар сони юм бэ? Танай охин уул нь харахад цэмцэгнээд малд ойртогч хүүхэд харагддгүй юм да. Чи хэлээгүй бол би ч үнэмшихгүй юм байна шүү. Тэгж байгаад их аашрахгүй юм билээ гэхэд болроо чанга нээж. Харин тийм ээ. Хаяа хараад байхад яг миний ээж харагдаад байдгийм. Эмээ нэг шулуухан, уг нь ил хүн. Шууд л хилээ тавьчихдаг хүн байсансан. Нэрэл хач юм. Эмээ өвөөгөө огт мэдэхгүй үсттэй. Мэдэхгүй штт. Найз залуу энэ төр байдаг болов? Баатраа шиг сайхан охинд байхгүй ч байна гэж юу бах вэ? Чамд харин мэдгдсэн юм байна уу? Нэг залуу биенч би. Тэр залуу нь л хөдөөн мал хуйтай юм шиг байна лээ. Би ч Баатрааг явуулаад чи хург ишгэнд үнэхээр татагтаад явна уу? Өөр зүйл дурлаад хөдөө явж алгуулад байна уу гэд хэлээд авсан л да. Тэгсэн юу гэж вэ? Манай охин ч хэр варгийн үгэнд унахгүй. Аль аль нь татаад байна ээж минь л гэд инээж байна лээ. Би ч их хэрэг дуртай хүн. Тэгээд ч ямар огт таньж мэдэхгүй хөндлөнгийн хүний явдал орж байгаа биш. Баатраг хараад байхад чамд тусд юм болж байгаа юм огт харагдахгүй юм. Манай охин тустай хүн байх. Оюутан байхаасаа л сурхын хажуугаар ажил хийгээд л гэрийн бараа харахгүй явдаг байсан. Би эхэндээ их санаа зовдөг байлаа. Ээж нь чамаар ажил хийлэхгүй. Сургууль соёлын төгсгөж дөнгөн. Чи зүгээр л сурахтаа анхаар гэхээр үг авахгүй. Сүүлдээч бүр тоохоо байсан. Одоо хүртэл нэг зүйлийг л ойлгохгүй юм. Сургууль сурсан 4 жил. Төгсөөд эн чи одоо дахиад 4 жил ажиллалаа. Тэгсэн хэрнээ аваад байгаа цалин байхгүй. Надад ганц удаа литр сүү барьж ирээгүй хүн дээ. Тэгээд өмсөж зүүгээд байгаа юм байхгүй.
Намайг л зулгаагаад явах юм. Тэр мөнгөө хаашаа хийдэг юм бүү мэд. Тийм үү. Танаа охин мэхээ их хуримтлал хийж байгаа байх нь. Гэтэ миний найз үүнд юунда зовхов дээ. Ямар өнөөгийн охид шиг аавтайгаа зэрэгцээд арх уугаад тамхи татаад буудал хийсэд яваа биш. Би ч бас тэгж бодоод л чимээгүй яваад байгаа. Мөн л бид хоёр ийм яриа өрнүүлээд л өөр өөрсдийнхөө бурхнаас өгсөн ачааг үүрцгэн цааш зүтгэцгээлээ. Өдөр хоногуд уулын горх шиг чимээ шууг антайхан эргэж хизээч ирэхгүйгээр хурдлан өнгөрсөөр зуны ихэн дэлгэр цагтааж залглоо. Болроо миний өрөөнд зөвшөөрөл аван орж ирснээ эргэлзэнгүй харж. Таныг завтай бол нэг зүйл асуух гэсэн юм. Дараа болох юм уу гэж байна. Миний инээж хүрэх шиг болж ямар ч хариу өгөлгүй түүнийг нэлээд харж суув. Болроо намайг огт хариу хэлэхгүй хараад суухаар ихэд гайхаж байгаа бололтой бас л хэсэг зогссноо. Уучлаарай гэд юугүй гарах нэ. Бийж дэссэнгүй төсхийд л инээд алдаж орхив. Тэгээд энэ байдлаа зогсоож болроо чи надтай хамтарч ажиллаад 10 гаруй жил болсон хүн. Тэгээд сүүлийн 2 жил гаруй чивд хоёр илүү дотн нөхөрлсөн. Тийм биз? Гэтэл чи зүгээр л найз шиг байхын оронд сард ганцхан удаа орж ирнэ. Ирэх хүртээ надаас зөвшөөрөл авна. Тэгээд захирлаа л гэх юм. Гэхэд тэрээр инээмсэглээд таныг дуугарахгүй хараад бахаар чинь айсан гэж юу хв. Ажлын цагаар бол болохгүй баха. Харин кофе шопт бол хамаа юу гэв. За ямар хэрэг гарав гэхэд тэрээр их л сэтгэл дүүрэн байгаа бол та нөгөөх л хөөхөн хонгорхойгоо гарган инээж. Би төрсөн нутг руугаа явж хэд хоног амраад ирдгийн билүүл гэж бодлоо. Тэгээд ч юм уу аав ээж хоёрынхаа газрыг нэг эргэж очихгүй бол буян нэхэд байгаа бол та ойр ойрхон зүүдэнд ирээд байна гэлээ. Найз нь чамд яаж тус болох вэ тэгээд гэхэд та надтай манай нутагт очихгүй юу? Хоёулаа хамтдаа ухс хийгээд ирье гэж байна. Би ч сүүлийн хэдэн жил хөдөө гараагүй хүн уухантаас тэгээл дээ хамт явъя гэлээ. Ингээд бид хоёр арын сайхан хангай нутаг руу гараад давхилаа. Өглөө үүр цайхтай зэрэгцээд шахам гарсан мань хоёр их үдүй эхэлж байхад урд тамирын голыг уруудан болроогийн тайлбарыг сонссон шиг өргөөт дашин овоо гихшийг харан тоос татуулан явна. Болроогийн нүд урд урдныхаасаа ч илүү тодог ялалцсан цаанаал нэг сэргээд сэтгэл нь маш их догдолж яваа харагдана. Өмнөөс нь би ч баярлаж явлаа. Би бол хотын нэг төрхөд төрсөн хүн. Яг энэ үед болроогийн нүднээс гялалцах очийг олж хараад үндэ төрсөн нутаггүй дээ. Ингээд л гүйгүүл морь шиг зорин давхиад очих нутаггүй дээ. Анх удаан хямарч, гутарч, бас хүү түүнд атаархав. Цэнхрийн гүүр даваад л ам зогсоогүй ярьсан болроог би ч гайхаж гүйцэв. Ам нь үдээтэй юм шиг дуугүй. Ямар ч шалтгаан хэрэггүй. Зүгээр л хүмүүст инээмсэгэл тараах гэж ирсэн мэт цаг үргэлж инээмсэглэж явдаг түүнийг ийм их яриа гэж би ястаа бодож байсангүй. Би чинь хүний ганц бүл муутай болохоор суурин байсан айл. Манайхаа өвлжөө хаваржаа зуслан гэж нүүдгүй айл байлаа. Мал идэ сайтаач аав минь амтны мах зулгаагаад юу хүүгээд суурин дээрээ олон жил болсон дөө. Миний мэдээ орохын л манайха өргөөтийн аманд байсан. Тэндээ байсаар би гал таслаад явсан шүү дээ. Гэд айдуухан инээснэ гинт учиргүй тас хөхөрч би багада гэдэл хурдлан ярьж явснаа гинт тэр урд байгаа хот айлыг хараад дуун сулраад явчихав. Тэр айл ойртох тусам машиныхаа явдлыг сааруулж бүр тулж ирэхин алдад нүдэнд нь нулимс дүүрэн цээлгнээд ирлээ. Би ч баггүй гайхаж яасан бэ? Минь найз. Гэтэл тэр таг гөлөрсөн ч ихтэй үг дуугарахгүй суугаад байлаа. Түүний харцыг дагуулад харахаар хүн ойлгох зүйл үзэгдсэнгүй. Дулаахан цэвэрхэн тогтой өвлжөө. Бас
их баг 2 5 хант. Тэгээд нэг байшин л харагдав. Би ч удаан тэлсэнгүй. Юу болоод байгаа юм бэ? Чи намайг айлгаад байна шүү гэвэл тэр зуух над руу харснаа. Би ч өөрөө гайх болцоход уучраа болохгүй байна. Чи миний харж байгааг харж байна уу гэв. Миний нуруу руу хүүт оргиж юу вэ? Чи юу хараад байгаа юм? Би 2 гэр нэг байшин л харж байна гэхэд минь тэр над руу зөөлөн харснаа. Би тэгвэл хий хараагүй юм байна гэв. Миний дотор уужирч чи чинь тэгээд яагаад уйлах гээд байгаа юм гэхэд болроо харж байгаа зүйлдээ итгэхгүй байгаа бололтой нэлийн эргэлзэнгүй эргэн тойрноо бас арын жижиг халзан толгойг тэгснээ урд голын цаад эрг дээр байх эгц бор цохиог ээлжлэн харснаа. Ямар хачи юм бэ? Яалтч байхгүй л манай буур мөн дөө. Би ээжийг талигаач болсон жил өвлжөөнөөсөө буулгаад энэ хавийг юучгүй цэвэрлээд л явсан да. Хэдэн жилийн өмнө энд ирэхэд бас юу ч байгаагүй. Бүр битүү шарилж ургасан байсан юм гэд урт гихч нь санаа алдаад. Бас болоогүй. Яг л манай гэр шиг харагдаад байх юм гэд хаалгаан гойлгож буулаа. Түүнийг буухад гэрийн гадаа байсан халдар нохой ганц нэг хуцхад гэрээс 50 гаруй насны өндөр туранхай шар ир гарч ирснээ болроог нэлийн харж зогссноо гинт буцаад орчихов. Төд удалгүй болроогийн охин Баатраа гэрээс годхийн гараад ирэх нь тэр. Би гайхсан гэж яаваа. Болрооч надаас дутуугүй гайхан алмаарч хоцров. Баатраа гайхснаач нуулгүй шулуухан алхаж ирснэ. Сайн уу ээжээ? Та намайг энд байгааг яаж мэдэв? Гэхэд болроо бүр цочролд орсон илт. Нэг ч үг хэлж чадахгүй бас охинооч харсангүй. Түүний гарч ирсэн гэр өөд ширтээд л байв. Баатраа ээж рүүгээ харж байснаа. Та хоёр энд зогсоод явах уу? Манайд оръё гэж үн шүү. Би ч өөр хэл хүггүй бас асуух ч юм олдсонгүй хийлээ түмэн асуултад дарагдан дагаад санжигнав. Болроо охиноо сугадаад эргэн тойрноо ажин алхангаа. Чи яаж энэ бүгдийг ийм болгож чадваа? Яг л миний эндээс явхад байсан шиг тэр чигээрээ шүү гэхэд Баатраа инээснэ. Ээжээ би тэр үед сургаггүй байсан шүү дээ гэхэд болроо. Харин тийм болохоор л ээж нь гайхаад байна. Чамд эмээ өвөөгч нь сайн мэддэг хөгшчүүд олджээ. Гэр нь ийм тийм байсан гэж зааж өгч хэлсэн үү гэхэд Баатраа чанга гэгчний нээж. Хөгүүдээ ээжээ энэ бүгдийг аав хийсэн юм гэв. Болроо охиныхоо нүүр рүү айхтар хачин харснаа. Чи чинь юу яриад байгаа хүүхэд вэ гэхэд түрэн гэрээс гарч ирээд буцаад орчихсон өндөр шар ир шин дээл малгай өмсчихсэн гараад ирлээ. Болроо гайхсан, эргэлдсэн бас асар их гуниг шингэснүүдээр тэр хүн рүү харахад өндөр ир дөхөж ирснэ. Ихэл гэмшингүй дорой дуугаар сайн байна уу болроо гэв. Болроо бид хоёр буцаж явлаа. Тэр 30 жилийн өмнөх амьдралаа нэхэн нэгбэрчлэн хөөж яваа байх. Тэр хамгийн сүүлд охин хүүхэд эцэг амьтай байдаг гэж үний юм. Аавыгаа мэдэх нь бүхэл гидсэндээ байхдаа хаягдсан хүүхдчүүд ээ. Би ээжигээ гэхээсээ өмнө үргэлж л аавыгаа боддог байсан. Охин минь мөн намайг дуурайжээ. Би ч гэсэн ингэх л байсан байх. Аавыгаа архинд орчхоод гудамжинд хэвдэж байхад нь хайсаар байгаад олж аваад эмнэлэгт хэвтүүлж эрүүл болгож. Тэгээд хашаа байшин авч өгөөд дараа нь охины минь эцэг намайг баярлуулах гэж бас тэр жил намайг голгүй орхисон гэмээ цайруулах гэж энд ирээд энэ бүгдийг
шинээр хийсэн юм байна. Оюутан байхасаа л ажил хийгээд надад ганц литр сүү барьж ирээгүй байж бүх цалингаа эцэгтэй зориулдаг байжээ хөрх. Харин өвөөгийнхээ эдлийг барьцаанд ч тавиагүй байгаа бололтой юм аа. Түрүүн аав нь ганцыг татаж хөөргөөр нь надтай тамхилж байна лээ гэд таг болсон юм. Түүний хазар дээгүүр ганцхан тусал нулимс өнхөрсөн. Нулимс их багтаа биш. Харин юу агуулсан ганц ширхэг тусал вэ гэдгээрээ чухал байх. Болроог ямар амьдрал туулж энд ирснийг би даанч мэдэхгүй. Тэр ч над яриаггүй. Харин би түүнийг их сайхан амьдрсаар дуусна гэдгийг л сайн мэдж байна. Яагаад гэж вэ? Яагаад гэвэл өмнөх алдаа бүртээ ухаан сууж түүнээс уучлал гуйн сөхөрсөн баатар. Угийн ухаантай ажилсаг охин баатар. Хоёр баатар байгаа болохоор тэр одоо зовхгүй. Угтах амьдрал минь яг одоо бид хоёрын давхиж яваа зам шиг дардан байх болдог бай. Зохилогдсон Бавка баяр сайхан. Уншсан Баяр Баттарч. 2026 оны 5 дугаар сарын 23.